Жүндэ нэрт аяга дахинлагийн 52 дугаар зүйл. Ийхмээ миний сонссон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан ялгуух чанга хүүгүүний цэцэглэг итгэлгүй эдийн өгдлөгтийн баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт наснаа төгөлдөр шарын хүүгэн өдөр шөнө 3 цагт Тэнгэрийн нүдээр хамаг амьтанд номогдохч буюу үгийг шинжлээд номогдохгүй амьтан буй бүхийг үзвээс тийм оронд одоод номогдохмуй. Хойно нэгэн цагт худалдаачин иргэн бус өөр улсад худалдаалахаар одох үед нэгэн нохоо дагаж одов. Тэр нохоо бээр зуурт нэгэн худалдаачийн хүнсийг махыг хулгайлж эцэн тэр худалдаач хэлэгнээд нохоон хөлийг хугалж илчилгүй газар орхиж одов. Төдий шарын хүүгэн Тэнгэрийн нүдээр тэр нохоог өлсөж зовж суун бүхийг үзээд төдий шарын хүүгэн номд дээлээ өмсөөд бадар аяга барьж бенвад гуйгаад төдий огторгуугаар нисэж тэр нохойн дэргэд одож асархгүй нэгүүлсгүй сэтгэлгээр үүсгээд тэр нохоод идээ өгөв. Тэр нохоо идээд үлэмж машид баяссанд шарын хүүгэн тэр нохоод богцын номыг үзүүлв. Төдий тэр нохой төрөл эгүүтгээд ширваасун балгасны нэгэн бэрмний хүүгэн болон төрөв. Хойно нэгэн цагт шарын хүүгэн ганцаар бенвад гуйхаар одоод тэр бэрмний хаалганд хүрсэн тэр бэрмэн бэр чи юуны тул ганцаар явмүй? Тойн нөхөд үгүй буюу хэмээн асууа шарын хүүгэн өгүүлрв. Надад тойн нөхөр үгийн тул ганцаар явмүй. Чамд хүүгэн буйл бөгөөс надад өгмүй хэмээн өгүүлвэс бэрмэн өгүүлрв. Надад жүндэ нэрт нэгэн хүүгэн бүлгөө. Өдөөгөө өчүүхний тул ямарваа үйлийг үлдэж үлж чадмай. Хойно их болоос чамд өгсгүй хэмээн өгүүлсэн шарын хүүгэн түүний үгсийг сэтгэлдээ сэтгээд харин ялгуух чанга хүүгүүний цэцэглэгт бусан ирэв. Түүний хойно 7 он болсонд шарын хүүгэн тэр бэрмний гэрт одоод хүүгүүнийг гуйваас бэрмэн бээр тэр хүүгүүнээ шарын хүүгэнд өгөв. Төдий шарын хүүгэн тэр хүүгүүнийг ялгуух чанга хүүгүүний цэцэглэгт авч одоод тойн болгож элдв зүйл богцын номыг үзүүлснээр сэтгэл маш тонилоод дайныг дарсны хутгийг олж 5 зүм бэлэг ба хамаг эрдэмлүгээ төгөлдөр болов. Хойно нэгэн цагт тэр жүндэ нэрт тойн нь бэлгийн хүчээр урд төрөлд ямар үйл үлдснээ өдгөө худагч шарын хүүгэн лүгээ учирч тойн болсон энэ юу шалтгаан ажгүй хэмээн шинжлэн үзвээс урд төрөлдөө нэгэн нохойн төрөл бүхийд мэдэж тэр нохойд өөрийн багш шарын хүүгэн ном үзүүлсний ачаар хүний биеийг олоод хутгийг осныг ухаж машид баясаад ийн хэмээн сэтгэлээ. Миний энэ багшийн ачаар зовлонгоос тонилсон ажгүй өдгөө би нас турхар энэ багш юугаан хүндлэхийн тул архтын санварыг бүү авсуугаа хэмээн сэтгэв. Тэр цагт ананд бурханаа ийн хэмээн өчрөн. Бурханаа энэ тойн жүндээ урд төрөл ямар нүглийг үйлснээр нохоо болон төрсөн буюу ямар буян үйлснээр зовлонгоос тонилсон буюу хэмээн өчөөс бурхан зарлаг болрон. Ананда эрт урд нөхцөн гаши бурхны цагт нэгэн өвгөн аяга дахимлаг буй бөлгөө нэгэн яруу сайхан дуут залуу аяга дахимлаг нь Магдалийг гიშгэлэн уншваас сонссон бүгдээр баясах болов. Тэр цагийн өвгөн аяга дахимлаг бээр дуун сайн бус бөгөөс бээр Магдал ба шүлгийг гიშгэлэн унших бөлгөө. Тэр өвгөн аяга дахимлаг бээр тойдын хамаг эрдэмлүгээ төгссөн дайныг дарсан буюу нэгэн цагт сайн гიშгэлэнд залуу аяга дахимлаг нь муу гიშгт тэр өвгөн аяга дахимлагийг ийн дайран өгүүлв. Аяга дахимлаг чиний гიშг бээр нохоо хутсан луга адил буюу хэмээн доромжлон өгүүлв. Тэр өвгөн аяга дахимлаг залуу аяга дахимлагт өгүүлрв. Аяга дахимлаг чи намайг ис тань уу хэмээн асууваас тэр аяга дахимлаг өгүүлрв. Би чамайг таних буй. Чи гаши бурхны цагийн бат агч аяга дахимлаг буюу хэмээн өгүүлсэнд өвгөн аяга дахимлагт өгүүлрв. Би дайныг дарсан болоод аяга дахимлагуудын хамаг эрдэмлүгээ төгссөн буюу хэмээн өгүүлсэнд тэр залуу аяга дахимлаг машид айн эмээгээд гимшиглэн төрж дайрсан гимээ тэр аяга дахимлагийн өмнө тэр дорн намжлаа. Тэр өвгөн аяга дахимлаг бээр гимчин арилах болтугай хэмээн өрөөж бөгөөтөл муу үгээр доромжсны ачаар 500 төрөлд ямагт нохоо болон төрөв. Тэр цагт тойн болж шагшаабад сагсны тул өдгөө над лугаа учирч машид тонилов. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд ананд ба олон нөхөд илт бишрээд даган байсав. Шулуун онолт хэмээгдэх элдэв үлгэрийг үзүүлсэн судар төгсөх болов. Намо ва Шакья Муни за
Агуу их буйны хүчээр аливаа нүгэлт үлсийг твчиж амгаланд дөрвөн биеийг олсон амьтны итгэл бурхан багшид сөгдмөй. Туулсан бурхан багш бидний төв энтхэгийн Магада газарт түгээмэл улс иргэдийн эзэгт 7 эрдэнэ бурхныг төгссөн. Судаадана хааны хөвгүүн болж төрж Сүмбэр уул мэд хааны төрөө сүн далай мэд хатан нөхдөө сохруулан эзэмгүй болгон твчиж бүрэн өгөхгүй тэргүүтэн дөрвөн далайгаас үтэр гараад дээдсийн хутгийг үнэн магдаар ирж бүрэн үлэмж ариун явдлаар тойн болж аливаа эрдмүүдийг төгсдүүлж алтан жавхланд биеийг олоод арслангийн дуунаар номыг дуурсгаж альжаал буруу үзэлтнийг эзэлгэж бүрэн ханалгүй номын аршааныг хамаг амтнаад тэгш сайтар цацаад харанхуй мухаг оюут амтныг хангалуун зохиов дээд худагт минь. Ачид тэр бурхан багш бидний агуу их олон нөхөттөө ариун шулуун онолт энэ судрыг агуу дэлгэрэнгүй номлосонд эдгээр цаг үгүй олон нөхд нь туулсан бурхны зарилгийг сонсож дотор муу нүглийг твчээд дээд номд шамдан хичээхгүй. Эрдэнэт бурхан багшийн номлосон элдв үлгэртийн судрыг энтхэгийн хэлнээс уламжлан эндүүрэлгүй төвдийн хэлээр дэлгэрэнгүй сайтар орчуулж бүрэн дээд номын төрийг байгуулж дотор нүгэлт үлийг твчээд тэмдэгтээ гийгүүлв энэ үлгэрийн далайг бичиж сэлсний хүчээр эцэг их тэргүүлэн 6 зүйл амтны тусын тул эрхэм сүсэгт илэг бич химэн дурдсан эгнэгт 77 наст өвгөн бэлэгт бичиж бүтээв. Саслалгүй үнэн төгс туулсан бурхан нь сааралгүй шашин эрдэн мэд сэтгэшгүй сүүн итгээд улсад сайтар дэлгэрмүй химээ номлосон ёсоор дэнсэл үгүй Монгол улсад Тэнгэрлэг богд лигдэн худагт хаанд төрж дэлхий дахина тусыг сэтгэж Даяаны дээр байгуулав номын дуазыг. Агуу их энэ Монгол улсад нь ариун номын төр ёс агуут маш сайтар дэлгэрээд насад тасралгүй орших болтугай. Үйлсийн ач үр аргалгүй үүнийг үзээд сац дотроо оруулан чадаж өргөлжид тасралгүй хичээн үлдэж үлэмж амгалан газарт төрөх болтугай. Игүүтгэл үгүй цог жавхланд биеийн үлзий хутагт оршдугай. 60 үйс зарилгийн үлзий хутаг оршдугай. Хязгаараас хагцсан хэргүй сэтгэлийн үлзий хутаг оршдугай. Ялгуустын бие зарлиг сэтгэлийн үлзий хутаг оршдугай. Мангаалан Дайчин улсын инх амгалангийн 53 дугаар он хөх морин жилийн намрын дунд сарын шинийн 8 сайн өдөр бичиж дүүргэв.